За өнөөдөр миний хамгийн ихний их сургуулийн хариу гарсан. Тэгээд би өөрөө тэнэгтж агаад бичлэг бас хийж чадаагүй. Тэгээд юу болсон бэ гэхээр би early decision буюу эртэж өргөдөө мөрөөдлийн сургуультаа явуулаад тэгээд миний эцсийн хариу болохоор deferred буюу хавар хүртэл хойшлогдож гинөө гэсэн хариу авсан байна. За 1 сарын 22-ны өдөр болж байна. Simmons University-гээ тагтийн сургуулийн хариу гарсан байна. Түтээ хариу гарцгаая. Rejected байлаа. Сайн уу? Өнөөдөр бол 1 сарын 25-ны өдөр. Тэгээд өнөөдөр болохоор би Luther College гэдэг яг ингээд safety college-сэн reject авчаа сууж байна. Тэнцээгүү. За тэгээд би болохоор энэ сургуульд бол өөрийгөө амар орчих байх гэж бодож байсан байхгүй юу? Яагаад вэ гэхээр энэ болохоор нийт өргөдлийн ус хүүхдийнхээ 80%-ийг тэнцвүүлдэг сургууль. Тэгээд ер нь бол бид нар азгүй 20% нээсэн гэсэн үг үлдсэн 20%. Тийм учраас надад жоохон муухай санагдаж байна. Яагаад тэгэхээр би бүртээ ямар ч сургууль тэнцэхгүй явах газаргүй болчих юм бол Luther College-д ингээд яаж иж агаад явъя болохгүй очиод ажил хийдэг ч юм уу те. Яаж иж агаад явъя гэж бодож байсан байхгүй юу? Нөө төлбөрн амар гайгүй хямдхан баг шиг байсан. Тэгээд өргөзөө уусан чинь ер нь бол намайг авсангүй. Тэгээ жоохон хэцүү санагдаж байна. Тэг ингээд их тийм явах газаргүй болсон юм шиг санагдаж байна. За сайн уу? Өнөөдөр болохоор 1 сарын 31-ний өдөр тэгээд Washington University-гийн Johnson Scholarship програм буюу тэтгэдгийн програмынх нь хариу гарсан байна. Тэгээд болохоор айгүй өрсөлдөөнтэй програм. Тэгээд би энэ програмд бол тэнцэж чадаагүй. Гэхдээ энэ сургууль нөгөө нэг энэ тэтгэдгийн програм болон одоо өөрийнх нь нэг сургуулийн өргөдлийнх нь хариу тусдаа гардаг учраас би одоо тэтгэлэгтэн тэнцээгүй ч гэсэндээ сургуулийн тэнцэх боломж надаас байсаар байгаа гэсэн үг. Тэгээд тэр хариу нь 3 сард гарна. Одоо дүүсээ Pittsburgh College-ийн хариу гарцгаая. Тэнцээгүй юм шиг байна да. Сайн уу? Өнөөдөр болохоор 2 сарын 1-ний өдөр. Тэгээ өнөөдөр одоо Америкийн West Point буюу Зэвсэг түвшний академийн хариу гарсан байна. Тэгээд дүүсээ хариугаа харцгаая. Сайт руу орж чадахгүй байна. Би нөгөө нэг дутуу өргөдлийн уулцсан байхгүй юу? Тэгэхээр ингээд дутуу юм уулзахаар харж болдгүй юм шиг байна гэж ойлгосоо. Hi guys. Өнөөдөр болохоор 2 сарын 7-ны өдөр. Тэгээ надад өнөөдөр та нарт хэлэх амар гоё мэдээ. Юу гэхээр би Center College-д тэнцсэн байгаа. Тэгээд жилийн $30,000 тэтгэлэгтэй тэнцсэн байгаа. Тэгээ миний энэ бол анхны тэнцсэн сургууль. Тэгээд маш гоё санагдаж байна. Дээрэс нь одоо би Center College-ийн Golden Scholars Program гээд 100% тэтгэл өгдөг програмынх нь эхний шатанд нь бас тэнцсэн байсан. Тэгээ одоо тэрнийх нь хариу гараад би дараагийн бас шатууд нь оролцоод тэгээд би чадах юм бол тэр 100% тэтгэлгийг авчмаар байгаа байхгүй юу. Тэгэх юм бол надад бүр амар гоё санагдана. Тэгээд ямар ч хэсэн анхудаага сургууль тэнцэж үзтээ. Маш гоё санагдсан юм байна. Тэгээд дахиад зөндөө олон хариунууд байгаа. Би дотор бас тэдрийг бүгдийн acceptance-аас гэж хүсэж байна. Ямар ч сэдвүлээ хариугаа хүлээцгээе. За өнөөдөр Вашугийн хариу гарсан байна. Тэгээд хэдүүлээ Вашугийн хариу гарцгаая. Reject-ла early decision 2. Өнөөдөр бол 3 сарын 1-ний өдөр. Тэгээд цагаан сарын шинэ нэгэн болж байна. За өнөөдөр болохоор хэдүүлээ Syracuse University-гийн хариу харах байгаа. За тэгээд ямар ч хэсэн харцгаая. Congratulations. Oh my god. Тэнцсэн байна. За баяр хүргэе. Өөртөө баяр хүргэе. $15,000. Бас нөгөөний төлбөр тулж чадна гэдгээ батлах хэрэгтэй байна. Тэгээд төлбөр нь болохоор $92,000. Ихтэй амар үнэтэй байна. Би бараг иш явж чадахгүй байна. Тэгэл жилийн $70,000 төлнө гэдэг чинь бас амар чанга штэ. Тэгэхээр ер нь бол худлаа байх. Гэтэ тэнцэх амар гоё юм байна. Тэгээд дээрэс нь гоё шинэ жилээ, шинэ оноо сайхан acceptance-аар ихтүүлж байгаа болохоор надад айгүй гоё санагдаж байна. За ямар ч гэсэн тэгээд явж нар мадгийг гарцгаая. Баяртай. За Macalester College-ийн хариу гарсан байна. Тэгээд харж байгаа чинь rejection байна. Hi guys. За өнөөдөр бол 3 сарын 13-ны өдөр.
Тэгээд 4 сургуулийн хариу гарсан байгаа. Bucknell University. Энэс миний ер нь safety хариу гарсан байна. Able to offer you place in class of 2020-19. Reject. Denison. За бас нэг liberal arts college хаа. Заварч сайрыг нь харцгаая. Wait this. Nice. За бас гайгүй байна. Өнөөдөр бол бас гайгүй байна. За одоо Franklin and Marshall гарцгаая. Enable to offer you please. За reject байлаа. Carlton нугас том сургууль нэмэр rejectсэн баг. Cannot offer you admission reject байна. За өнөөдөр нэг waitlist 3 rejectionтэй байлаа. Бака. Өнөөдөр Grenade болон Haverford-ийн хариу гарсан байна. 3 сарын 14-ний өдөр болж байна. За хэдүүлээ Grenade College хариу гэхээ харцгаая. Waitlist. Хүлээдгийн жагсаалт. За Haverford-ийн хариугаа бас харцгаая. Тэгэхээр хүлээдгийн жагсаалтанд орлоо. 2 хүлээдгийн жагсаалтанд орсон байна. За өнөөдөр 3 сарын 15-ны өдөр. Тэгээд өнөөдөр болохоор Middlesbrough Skidmore 2-ын хариу гарсан байна. Уул нь маргааш өглөө гарах ёстой байсан. Гэтэ өнөөдөр гарсан байна. Ямар ч гэсэн харцгаая. Skidmore-оос эхэлцгээе. I wish I had better news for you. Яхаа хөөрхөн бичсэн тийм. Unable to offer admission rejection байлаа. За Middlesbrough харцгаая. Regret to inform you. Дахиад rejection авлаа. За ингээд хугацаанаас эрт хариу нэрсэн байх юм бол rejection мэт юм биш үү guys. За hello you guys. Өнөөдөр болохоор 3 сарын 20-ны өдөр 3 сургуулийн хариу гарсан байгаа. За тэгээ хэдүүлээ эхлээд Notre Dame их сургуулийн хариу гарцгаая. Католик сургууль тэгээд би яг өөрөө католик бишэлтэй гэхдээ мэдээж оролдоод үзэхэд гэмгөө гэж бодож байна. Wait this. Маш гоё санагдаж байна. Би яг удаа нэг иймэрхүү том сургуулиас юмдаа жүү хариу авч явах шиг байна. Nice. За. Lafayette. Яач. Lafayette яач. Ричта waitlist. Бас гоё санагдаж байна. Яа би бүр гэтээ итгэж чадахгүй наа. Би дандаа rejection авдаггүй чинь бас waitlist авахаар амар өөр юм байна. За Trinity College. За Trinity College-с дахиад waitlist авчих юм бол өнөөдөр rejection-гүй өдөр. Гэсэн чи юу вэ? Rejection авчихлаа. Rejection-тэй өдөр байсан байна. Сэно 3 сарын 20 болж байна. Hamilton, Tufts, Brandeis гээд 3 сургуулийн хариу ирсэн байна. Хэдүүлээ шууд Hamilton-аас нэгтэй хараа явцгаая. Hamilton College-д тэнцсэнгүй. За Tufts-ийн гарцгаая. Denied. Дахиад тэнцсэнгүй. Rejected. Brandeis University. Дахиад тэнцсэнгүй. Hi guys. Тэгээд өнөөдөр болохоор 3 сарын 22-ны өдөр. Өнөөдөр бүр амар олон сургуулиудын хариу гарсан байна. Маш олон liberal arts college-уудын хариу гарсан. Тэгээд би ингээд амар олон rejection авахаа мэдж байгаа болохоор нэг ингээд өөрийгөө зовохгүйгээр гэрт цараад reaction-даа явна гэсэн үг шүү дээ. Хэлцгээе. Johns Hopkins. Regret. Reject. Next Davidson.
Not approved. Reject when next Cosby. No, Cosby she Cosby man. Cannot offer you. Reject. Read college. Wait is the man. Next. Гэрмэн маккена. Regret to inform you. Reject when. Sorry to inform you. Reject. Pomona. Unable to offer you. Rejected. Witnessed. Okay, better than rejection. Bottom. Regret we're not able to. Reject not in some way. Swarthmore Cottage. Regret to inform. Tagal rejected. Cosby. Reject. Washington theme. Wait this minute. Okay, nice. I think that's it. If they also reject авчдаа тэгээд сая 2 wait-ээс ташигсан. Тэгээд nice. За сайн уу? Өнөөдөр болохоор 3 сарын 23-ны өдөр тэгээд Bates College болон Wesleyan University-гийн хариу гарсан байна. Хэдүүлээ Bates-ийн хариу гарсан. Rejected болсон байна. Тэнцэнгүй. За дараагийнх нь Wesleyan University-гийн хариу гарсан. Хөдөлгөөний ч гэсэн орсон байна. За ийм л хариунууд байх шиг байлаа да. Өнөөдөр Vassar College-ийн хариу гарсан байна. Тэг өнөөдөр болохоор 3 сарын 25 миний төрсөн өдөр. Тэгээд Vassar-ыг гарсан. Би тийш орохыг амар хүсэж байна. Have not been selected for admission to Vassar. Тэгэл rejection. То би баг яг сургуульд болж байгаа шиг байна. Тэгээд утгагүй Northwestern гарна. Тэгэд би угаасаа ингээд дахиад мөрөөдний сургуулиудаас ихэд хомоос reject авах юм бол надад амар хүн тусна. Тэгээд мэдгүй би бүр яхаа мэдгүй би амар уусаа reject аваад одоо баг мууст яаж орох уу ухааны юм бодож байна. Тэгээд болохгүй gap up юм уу гэд ер нь бол тэр тухай бодож байгаа. Орос мэсэнийг холгоод нэг режиг ширээд тахаар надад бүр амар их туснагдаж байгаа. За жоохон сөрөг видео болчихлоо. Гэтэ дараагийн decision-ээр уулзцаая. Дараагийнх баг Northwestern нахаа. За hi guys. Өнөөдөр finally 3 сарын 26-ны өдөр. Тэгээд өнөөдөр болохоор яаж байгаа юм бэ гэхээр Northwestern-ийн сургуулийн regular decision-ийн хариу гарсан байгаа. Тэгээд бүгдөөсөө тусмасанд орчоод тэгээд эднэртэй хамт ингээ хариу гаргах гэж байж байна. За тэгэхээр яварчсан. Гарцгаая. Энэ шууд ED-ийн дефер гардаг ч гэдэг sorry. За одоо яг жихэн хариу нь энэ байна. Хариу ирсэн байна. Oh my god. Одоо энэ нэхэр ингээ шууд захиан байгаад юу. Тэгэхээр энэ гой чар байж магадгүй, гой цэцэг гарч ирэл янз бүрийн болж магадгүй, эсвэл тэнцээгүй байж магадгүй юу. За тэгэхээр ямарчсан хэвдүүлээ. Хариугаа гарцгаая. Oh my god. Oh my god. Эч мистер Бич. Хойлоо тэтгэлгээ хар ихтэй. Тэтгэлээ чухал. McCormick-ийн
инженер за тэр мэрч яах вэ? Тэтгэдгээр. Ёо, чөөс. Анан өнөөдөр төсөн оо. Гол их байна. Үгүй. Oh my god, cyber-ээс North-Eastern зэд амар гоё байлаа. Би бүр стилтэй чадахгүй байна. Тэгмэр чсэн дахиад хариунууд байгаа. Дахиад эмори байна за. Эмориг харъя. За эмориг харцгаая. За одоо North-Eastern хамж хамаагүй дээ угаасаа waitlist юм байна. Хамаагүй. Намайг waitlist-сэн ч яах вэ? It's okay. That's okay. За тэр сургуулийн Rice University ботаник штэ. За reject авсан. За сайн уу. Өнөөдөр болохоор 3 сарын 27 оны өдөр Ivy Day буюу айгуу олон том сургуулиудын хариу гардаг өдөр байгаа. За тэг хэдүүлвэ шууд EF-ийн их сургуулиас ихтэй хариугаар авчим. Тэгэхээр тэнцсэнгүй reject байлаа. Шууд томоос нь эхлээд Princeton-ыг харцгаая. Дахиад reject байлаа. За Harvard-ийн сургуулийг харцгаая. За урьдчсан хамгийн том 3-аас reject авчихлаа. Тэнцсэнгүй. Гэтэ надаа Steve North-Eastern байгаа учраас би нэг тийм сэтгэл өвдөхгүй байх гэх юм амар гоё 50 онгоолгоод байна. Columbia дээр waitlist авчихсан. Columbia ч бас нийтийн том сургуультай орно шүү дээ. Гоё юм. За Dartmouth-ыг гарцгаая. Unable to offer admission. Дахиад rejection байлаа. Тэнцсэнгүй. Ингэж харт юм шиг байна. Дахиад тэнцсэнгүй. За ингээд би 6 Ivy-ийн их сургууль руу өргөдөл явуулснаас нэг хүлээдгийн чагсаалт 5 reject авсан байна гэсэн үг. За тэгээд Duke-ийн decision-аар уулзцгаая. Баяртай. Өнөөдөр бол finally 4 сарын 1 одоо April Fool's Day буюу инээдмийн баярын өдөр. Тэгээ өнөөдөр болохоор Duke-ийн хариу гарсан байна. Хамгийн сүүлчийн хариу. Хэдүүдээс сүүлчийн хариу гарцгаая. Not able to offer you please. Have rejected.